Амралтын өдөр болж байна да. Стрессээ тайлъя. Гэт хотын төв рүү очтол эсрэгээрээ бөөн стрессэд орж ирдэг тохиолдол танд бий юу? Мэдээж энэ төрлийн бодолгүй өөрийнхөө дураар байх нь чухалч гэсэн үр дүнтэйгээр стрессийг бууруулах арга шинжлэх ухаанаар нотлогдоод байна. Тэр 7 аргыг авч үзье. Нэг инээх. Стрессийг багасгаж сэтгэл биеийг тайвшруулахад инээх нь хамгийн сайн арга гэгддэг. Инээж маш их хүчил төрж авахд аз жаргалтай мэдрэмж төрдөг бөгөөд эндорфины ялгаруулалт нэмэгддэг байна. Хичээл сургууль хүн хоорондын харилцаа, ажил гээд сэтгцийн ядаргаанд орвол өөрийн мэдлгүй YouTube-ээс инээдийн бичлэг үздэг гэх хүн байдаг. Тэрхүү үйлдэл нь зөв байж магадгүй юм аа. Хоёр, үнсэх. Үнсгэд стрессийн хэмжээ буурч аз жаргалын давар болох окситоцин нэмэгдэж сэтгэл хангалуун мэдрэмж төрдөг нь тогтоогдоод байна. Мөн хайртай хүнтэйгээ 6-7 хоногийн турш тогтмол үнсэлцэж байсан хүний цусан дахь холестероны хэмжээ буурсан гэх судалгааны үр дүн гарчээ. Та бүхэн ч гэсэн хайртай хань ижил үр хүүхдээ үнсэж байгаарай. Гурав. Бохиж ажиллах. Туршилт хийсэн 2 хүнд адилхан стресс өгсөний дараа нэгэнд нь бохиж ажиллуулж нөгөөд нь бохийг огт өгөөгүй байна. Бохиж ажилласан хүний хувьд шүлсэн дагуулдаг кортизол, стрессэд ялгардаг бодисын хэмжээ буурсан гэх судалгааны үр дүн гарсан байдаг. Энэ нь гаатай бохуу, жимсний бохуу ялгаа байхгүй бөгөөд зажлах үйлдэл нь тархины үйл ажиллагааг идэвхжүүлдэг ажээ. 4. Байгальд аялах. Амралтын өдрөө далай руу явдаг ч юм уу хөдөө салхинд гардаг хүмүүс байдаг бөгөөд өөрийн ирэхгүй байгалийн энергийг өсөмжилдэг учраас тэр байхаа. Судалгаанаас харахад богино хугацаанд ч гэсэн байгальд аялах нь стрессийг тайлаж зогсохгүй зүрхний цохилт болон цусны даралтыг бууруулдгийг олж илрүүлжээ. Мөн эмнэлгийн өвчтний хувьд цагаан ханаас өөрөм хардггүй өвчтнөөс илүү ногоон байгальд эргэн тойронд нь харагддаг эмнэлгийн өвчтөнд өвдөлтөнд тэсвэртэй эдгэрхэн хурдан байдаг байна. Аль болох байгальтайгаа ойрхон амьдрах нь чухал юм байна. 5. Хөгжим сонсох. Хөгжимд бас стрессийг бууруулах үр нөлөө байдаг. Алдартай дуу сонсож болох ч аль болох дууны үг ороогүй 1 минутанд 60-аас 80 бит цоглох хөгжим сонсох нь стресс тайлахад үр дүнтэй байдаг ажээ.
1 минутанд 60-аас 80 бит цоглоно гэдэг нь хүний зүрхний цохилттой төстэй бөгөөд хүн байгальд ба түүний хэмнэлийг мэдэрч тайвшрахаар заягдсан байдаг учраас тэрэ. Сонгодог хөгжим сонсох нь стресс тайлахад илүү сайн байж магадгүй. Зурга амтан тэжээх. Асарч халамжилж сахилга баттай байлгана гэдэг нь тун амаргүйч амтан тэжээхэд стресс болон сэтгэлийн түвшинг багасдаг болох нь нотлогджээ. Магадгүй байгалийн анхдагч төрхөөр байгаа амтны төрхийг харахад сэтгэлээрээ их баялаг болдог байхаа. Дашрам дуртахад нохооноос илүү муурна, стрессийн хэмжээг бууруулахад илүү үр нөлөөтэй байдаг нь нотлогджээ. Долоо, уйлах. Гунигтай болон баяртай үед сэтгэл хөдлөж нулимс гардаг. Нулимсанд стрессийн даавар агуулгаддаг бөгөөд нулимс урсгаснаар стрессийг гадагшлуулдаг байх нэ. Мөн уйлсны дараа сэтгэл уужраад нэг л хөнгөн болдог шалтгаан нь тархийг тайвшруулах үйлчилгээтэй эндорфины хэмжээ нэмэгдсэн учраас юм а. Ингээд нэг их уйлдгүй хүн байдаг. Таны хувьд ямар вэ? Нулимсаа төвчлгүй уйлж байх нь сайн байна шүү. Ер нь л байгальтайгаа ойр байх нь стрессээс хол байх арга юм байна. Иш заяа суугтай хамт байсан танд баярлалаа. Та хараахан бүртгүүлээгүй байгаа бол subscribe-ыг дарж бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад шеэр хийж хэрэгтэй хүнд нь түгээнэ үү? Баярлалаа.